Яаж сайн болох вэ? Энэ их амархан. Одоо харж. Зүгээр өөрийгөө алхах болно. Оо сайн үгээс юм. Чагаад баярлаа. Яаж бурхны эднээс чихэр авах вэ? Энэ их амархан. Гэрт хүн байхгүй хахад л болоо. Гэрт хүн байна уу? 2 hours later. Байхгүй гооз. Баярлаа. Яаж гэртээ тавтаад ижээх вэ? Энэ их амархан. Ер нь бол хоол ус хоёрыг нь өгөхөд л болно. What the fuck? Баярлаа. Яаж ядрахгүйгээр гэрээ цэвэрлэх вэ? Энэ их амархан. Атака. Энэ бас гэрээ цэвэрлж. За. Харж байгаа бид хэрэг та дүү стам битэг гацаад муу байхгүй бол өөрөө л цэвэрлэнэ. Баярлаа. Стам юм дээ нэгэд байгаа. Яаж 5 солоо боо хүнд амсуулах вэ? Энэ их амархан. Боовоо салаанда хийн. Уул нь 5 байх шүү дээ. Гэхдээ ингэ чи амс. Энэ их амархан. Баярлалаа. Өнөөдрийн бичлэг та бүхэнд таалагдсан баг гэдэгт итгэлтэй байна. Бид нарыг дэмжиж subscribe дараарай. Дараа уулзцгаая. Яаж хогийн шуур ашиглахгүйгээр хогоо хамах вэ? Энэ их амархан. Ер нь бол танад тоос урагч байхад болно. Харж байгаа биз? Баярлалаа. Нойлон цаас дууссан үед яаж хүндрэх вэ? Энэ маш амархан. Because my bondage is gone. Алтака аваа дөө. Салбитыг аваад өг. За. Баярлалаа. Яаж замаар машин тарихгүйгээр зам гарах вэ? Энэ нэг амархан. Ер нь бол ногоон гэрэл асгаал гарна. Одоо харж байна. Ногоо асчлаа. За би гарлаа. Хамуутай би чадлаа. Коммент гоорох хэрхий их вэ? Энэ нэг амархан. Бидэнд миг оранг нэг өндөг байхад л болно. Эхлээд гомонгоо буцаж байгаа усанд 3 минут болгоно. Гомонгоо чанслаа одоо чансан гомон дээр амтгчуудаа хийн. Энэ гомон нийт 5 амтгчтай байгаа. За ингээд гомонгоо хотгоно. Одоо ингээд өндгөө хэрэгэл болоо. Гомон тухургыг амхан байгааз баярлаа. Яаж автобусанд цуггүйгээр хурдан харих вэ? Энэ нэг амархан. Ер нь бол мөнгөтэй байхад бол одоо харж байна. Харж байгаа биз? Ийм амархан гэжтэй. Барж итгэнээс таачна. Манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Хэрэг бичлэг таалагдсан бол лайк, шеэр хийж бидний хэмжээний таалагдаагүй бол манай дуу сонсоорой. Баярлалаа. Харин үлсэж өгөх гэж байгаа үедээ яаж амир хоолыг өнгөө идэх вэ? Энэ маш амархан. Та ер нь бол эмээгийн дочход болно. Би амир үлсэж байгаа болохоор зүү ороод байдаг эмээгийн дочч юм идэх чинь. Одоо харж бай.
Баярлаа. The next morning. Өглөө босоод зүгэн дээр сүтээ цаашаа бүлэн хотод минь баярлаж намайг үнэхээр Дэлгүүрээс өндөг авч идэхгүйгээр яаж өндөг идэх вэ? Энэ маш амархан. Та гэтээ дахиад хийж яадаг байхад л болно. Одоо харж бай. Өндгөө гаргасан уу дахиануудаа? Өдөөд байгаа байна да. За. Yes! Хоёр өндөг гарсан байна. Чадахгүй маань боллоо. Яаж өхөн хөтлөө насаараа үнгөө суух вэ? Энэ нэг амархан. Ер нь бол та хашаа байшин худалдаж аваад тэнчэнэ худаг хийхэд болно. Одоо харж бай. Хай. Харж бай. Харж байгаа үед өө ганам бадмин яа надад хайр усасгаад байгаа юм бэ? Чи Африк наадхнаас ч бол хэрэг хүүхдийг мэдгүй. Мэднэ л дээ. Гэтэ би энэ хязгааргүй хуснаас уулна аваад өгөхийг байнга боддог. Тааж би чаддгүй. Чи лагаараа онгоцоор зөөгөөд авчиад өгчих юм уу? За гоё шүү өгшөө. Бэлтгүү чин таалагддаг шүү. Дэмждэг шүү. Амжилтдаг шүү. Баярлаа. Яаж насаараа нэг жорлонд би засах вэ? Энэ нэг амархан. Хамгийн гол нь ах жорлонгоо барихтаа нүхийг нь амар том ухах хэрэгтэй. Одоо би та бүхэнд жорлон тодорхой харуулъя. Жорлон дод За энэ чөлийг болъё. Йоо, манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Манай бичлэг хэрэг таалагдсан бол лайк, шеэр бидний дэмжээрэй. Манай мод видео үзсэнд лайк дараарай. Манай YouTube сувгийг бас subscribe хийж бидний дэмжээрэй. Баяртай. Чоос яах вэ? Яаж дэлгүүрээс хүнсний ногоо авахгүйгээр ногоо идэх вэ? Энэ нэг амархан. Яг түрүүн чиг шиг худаг хийдэгтэй адилхан та хашаа байшин худалдаж аваад тижээ тархад л болно. Одоо харж бай. Доо чи. Бэцаа. Гадаа очоо сонгон аваад ирдэ. Энэ бөөрийнхий сонгоноос уу? Бишээ эргөө минь ногоо сонгоно. Харж байгаа биз? Самай. Түлээний мод дууссан үед яаж гал асааж ямар нэг юм хийх вэ? Жишээ нь хоол хийх ч юм уу? Энэ нэг амархан. Та одоо яг дулаарсан үед малын баас буюу аргал түгэл болно. Одоо харж бай. Одоо энэ аргал байна. Би бол нүунийг заавал асааж та бүхэнд үзүүлэх ёстой байсан л да. Наач манад гал түлэх шаардлага гарсангүй. Тиймээс уучлаарай. Гэтэ энэ 100% ажиллана. Энэ яг асна. Над итгээрэй. Гэтэ манайх модтой л доо энэ арын амбарт байгаа. Би зүгээр танад хичээл заасан. Бас түлдэггүй юм бод байгаа юм байна. Бас түлж болохгүй юм бод байгаа юм байна. Бас ийм. 8:01 PM. За би юусоо танарт харуулахаар шийдлээ. Тэгэхгүй бол айгүй зарим хүмүүс балын баас шатдаг. Малын бас гэж малаа. Гэдэгт итгэхгүй. Харж. Харж байгаа биз? Хүй, за юу вэ? За юу вэ? За юу их үү? Хөлмөл тоглолт гадаа наруу гоё. Хөлмөг тоглохгүй бильярд тоглоё. Хөлмөл тоглоё. Үгүй дандаа чамайг даадаг одоо бильярд тоглоё. Хөлмөл тоглолт доо энэ чаар. Ийм үед энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ нэг амархан. Одоо харж бай. За машинаас хөдлөн.
газар руу явъя. Окей. Дансыг харагч байна. Чи өөр навал хязгаарч байхгүй банд үзээ. Харж байгаа биз? Цагаа зүг болгосон үлцгээ. Баярлалаа. Миний зад би тавсан. Ямар нэгэн ажлыг яаж гоё үр бүтээлтэй хурдан хийх вэ? Энэ нэг амархан. Та өөрийнхөө дуртай дуугаа тавиад тэрийгээ сонсонгоо хийгдэл болно. Одоо харж бай. Go and do it for me. Now watch me whip, kill it. Now watch me nay nay. Okay. Now watch me whip, whip. Watch me nay nay. Why me do it? Now watch me whip, kill it. Watch me nay nay. Okay. Now watch me whip, whip. Watch me nay nay. Can you do it? Now watch me, ooh, watch me, watch me, ooh, watch me. Watch me, ooh, watch me, watch me, ooh, okay, ooh, okay, ooh, watch me, watch me, ooh, watch me. Hello, darkness, my old friend. I've come to talk with you again. Because a vision softly. Йоо, манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Манай бичлэгийг таалагдсан бол лайк, шеэр хийж бидний дэмжээрэй. Манай мод видео үзсэнд лайк дараарай. Манай YouTube сувгийг бас subscribe хийж бидний дэмжээрэй. Баяртай. Чос яах вэ? Яаж гоё ногоо гарчид амьдрах вэ? Энэ нэг амархан. Та орк биш байгаад л болно. Оркууд яадаг гэж шууд ингэ явцдаг. Гიშгсээр агаад урахаа байцсан. Яаж орк биш байх вэ? Энэ нэг амархан. Одоо намайг гарч байна. Гарч байгаа үед орк замлаар шүний замлаар амьдцгаая. Ногоо орчинд амьдрий баярлалаа. Ажлын байр дээр согтуу ирчээд яаж баригдахгүйгээр ажиллаа хийх вэ? Энэ нэг амархан. Одоо харж байна. Өшөө дараа одоо ажлын байр дээр яа сохтой яваад байгаа юм бэ? Би согтуу биш мэн. Би дартны юм яваад ингэж лээ. Аа за зоочлаа. Харж байгаа биз? Гэтэ та нараа ажлынхаа байр дээр согтуу очиж болохгүй шүү. Баярлалаа. Яаж их өрнөө хайрлах вэ? Энэ нэг амархан. Та худлаа нэг Монгол гэж цээжэд дэлгэх шаардлага байхгүй. Та зүгээр хараал эзэн хогийн савнд дэлгэх бол. Одоо нэг гадна айцмаа. Одоо энэ амар гоё цэвэрхэн гоё юм харж байгаа биз? Баярлалаа. Яаж амар аргаар ноутбуктэй болох вэ? Энэ нэг амархан. Гэхдээ та нар энэ аргыг мэдж байгаах. Харин би та нарт өөрийнхөө аргыг заагаад өгье. Та ажил хийгээд олсон мөнгөөрөө л ноутбук авах болно. Яг над шиг. Харж байгаа биз? Баярлалаа. Нэг гурван гурван Хэрхэн нойлд цэвэрхэн бие засах вэ? Энэ нэг амархан. Та ер нь бол суултураас сөхөд л бол одоо харж байна. Одоо энэ бол суултур сөхлөө. Тэгээд бие засна.
хаалгаач. Тэгээ яаж харуулах гэдэг вэ? Тэгэхээр за хаач энэ ямарсан биелнэ үгүй. Энэ үнэн шүү. Хаач. Яаж хүн тэрх вэ? Энэ нэг амархан. Одоо харж вэ? Тэр яг. Хамаатай би чадлаа. Жогоовч баярлаа. Заяа. Яаж он удаан жил дарах гэх вэ? Энэ нэг амархан. Та хоёр намд хоёуланд нь долгионд болно. Хэрв та долгион чадвал заяа. Улсын бүртгэлийн дарга, хөрөнгийн биржийн дарга, мэрэгжлийн хяналтын дарга, аймгийн засаг дарга. Тэгээд улсын хурлын гишүүн болж байна. Одоо харж байна. A few moments later. Дарга би тэгээ зүгүүж бариад өгье. Сайн байна. Баярлаа. A few moments later. Сайн байна уу дарга би таны хутлыг авчаад өгье. За. Сайн байна. Баярлаа. Many months later. Хамаатай би чадлаа. Яаж шөнийн нислэг нэвтрүүлэгт орох вэ? Энэ нэг амархан. Хоёр сонголт байгаа танд. Эхнийх нь та ухаантай, цэцэн, хөөрхөн, царайлаг, өндөр биетэй, гоё биетэй, юм битээсэн авиастай байхад л болно. Харин хоёр дахь сонголт нь та худалж, хулгайч, дээрэмчин, жоохон маанаг, мангар, тэнэг их тийм толгойдоо юмтай, эсвэл өвчтэй байхад л болно. Ер нь бол танд зөвлөхөд хоёр дахьгийн дагуул тэр нэвтрүүлэгт орох илүү шанстай. Одоо харж байна. Секси гэж үздэг юм. Ямар мэдрэмж авдаг юм? Секси гэж үзье. Харж байгаа үед би орсон байгаад би ихтэй маанаг төрлөөр нь орсон. Баярлаа. Мөнгө багтаа үед яаж такси бариад хүрх газараа хүрэх вэ? Энэ нэг амархан. Одоо харж байна. Сайн байна уу? Энд 5 шар руу хэд гарах бол? За нэг 6 орчим гарах та. 6. Дүүдэн дээр нэг 4000 байгаа хгүй. Тэгээ тохироо явуучих болох болоо. За 5 шар руу. Тасос. За. Арч байгаа үед баярлаа. Яаж урд явж байгаа охины царайг харах вэ? Энэ нэг амархан. Та одоо зүгээр харж бай. За яа. Тэр юм уу? Тий. За. Алтан гэрлээ. Уцаа үлдээсэн байна штэ. Ямар тачих вэ штэ. Тачих. Одоо чамаагүй л дээ яг зүгээр. Харж байгаа биз? Баярлалаа. Тэг 100% биелнэ. Баярлалаа. Яаж амар аргаар хүмүүст дормжлуулах вэ? Энэ нэг амархан. Та ибог дэмжихэд л болно. Одоо харж байна. За би инх болдыг дэмжиж байна. Би инх болтод саналаа өгнө. Мо хужаагийн шээс. Мо байнд. Мо бокс. Хилэг авсан. Мо бие өмлөгч. Шаага болчих шүү дээ. Харж байгаа биз? Баярлаа. Жог соёлтой байж шээ. Бодомчинд гадуур ингээд явж байхдаа над шиг ингээд буухай сав ийм халтар балиар болцсон байхдаа яаж гой цэвбих вэ? Энэ нэг амархан. Одоо харж вэ? Харж байгаа биз? Баярлалаа. Яаж найз охиндоо болох вэ? Энэ нэг амархан. Чихээ авахаас ч амархан. Одоо харж байна. За би бол энэ охин сайн. Одоо би энэ охиныг найз охиноо болгож харуулъя. Twelve seconds later. За надад notification ирсэн байна. Одоо бүгдээрээ шалгацгаая. Миний бичсэн постн дээр зүгт орсон байна. Одоо
зүрх дарсан постоо эдитлэн. Тэр миний хайртай шүү хайраа гэсэн босн дээр зүрх дарсан байгаа биз? Хүй, гараа чи найз зөндөө болсон юм уу? Харж байгаа биз? Баярлалаа. Facebook дээр хэрхэн лайк, шеэр тоглох вэ? Энэ нэг амархан. Та монголчуудын мухар сүсэг дээр жоохон дөрөөлөхөд л болно. Одоо харж бай. За яаж хүмүүсийн мухар сүсэг дээр дөрөөлж ажиллана вэ гэхээр энэ нэг амархан. Одоо энэ ориг зураг байна. Би энэ зургийг фотошоптоод ийм болгосон. Тэгээ би энийг өчигдөр постлсон. Постлохдоо энэ зургийг лайк, шеэр хийвэл буян заяа танд гişирнэ гэсэн. Одоо хэрэг лайк, шеэр авсныг бүгдээрээ харцгаая. Харж байгаа биз? Баярлалаа. Яаж 20,000 төгрөгөөр бүрээс машинтай болох вэ? Энэ нэг амархан. Одоо харж бай. Хөшөө хамгийн ойрхон Петро 9 килограмм явъя. За. Хэд бензин авах вэ? 20-92 ич яах. Баримтаа аваад урамшуулалд оролцоорой. За баярлалаа. Чи нөгөө Red Point гэх аппликейшнийг утсан дээр татсан уу? Татсан байгаа шүү дээ. Энэ Red Point кодыг одоо наад дээр уншуулч. Оо за энэ нэстэ тий. Three days later. Би. Ой, хоёр залгаж байна. Байна уу яасан өгшөө? Байна. Мен түрүүл машинтай болчихлоо шүү дээ. Болцсон уу? За баяр үргээ өгшөө. Харж байгаа биз? Баярлаа. Яаж юм гартгүй газараар зам гарах вэ? Энэ юу н боломжгүй л дээ. Ер нь бол гарцаараа гарцсан дээр залхуурахгүй дайруулчвал би өөрийгөө охироод бас жолоочиг охироод би залхуурахгүй гарцаараа гарцгаая. Одоо харж байна. Энэ аягүй лалрын мэдрэмжтэй яг сайхан гоожглонгод буцаад байх. Яаж энэ лалрын мэдрэмжийг авахгүйгээр сайхан хүндрэх вэ? Энэ нэг хамаархан. Та яг одоо намайг харж байна. Та нойлын цаасаа нойлынхон энэ нөгөө усан дээр нь ивтэйг тавьчихд л болно. Одоо ийшээгээ янгууд ингээ өсрээд байгаа байхгүй юу? Та тэрийг ингээд хаачхад л болно. Одоо бааж үзүүлээ. Одоо би цаасаа хийцэн, одоо хүндэрч үзье. Хэрхэн Америк явахгүйгээр Америкийн агаарыг үнэртэх вэ? Энэ их амархан. Та Америкээс бараа захиалгад болно. Одоо жишээ нь би бол одоо Америкээс энэ бараа захиалгад ирсэн байна л да. Тэгээд дотор нь одоо ингээ хамгаалалтын юм байна. Одоо энэ бол Америкт савдсан болохоор Америк агаар. Одоо би Америк агаарыг үнэртэх гэж байна. Юу Америк агаар вэ? Шалт юм шиг. Харж байгаа биз? Баярлалаа.
Яс өгшөө. Шаардсан юм уу? Тийм. Яаж шараа тайлах вэ? Энэ нэг амархан. Эхний арга. Ер нь бол бүх хүн мэднэ. Гой маа. Магш энийг идчих тэгээ гоё болно. Бөөглөө. За эхний арга болчихсонгүй. Гой маа угаасаа бит мó. Тэгэхээр юу юм бэ? За хоёр дахь арга. Энэ бол арахгүйдны хэрэгэлдэг арга. Магш энэ зур татчих тэгэл гоё юм. Чадахгүй байна. Чадахгүй байна. За энэ арга бас хэцэнгүй. За хамгийн сүүлийн найдвартай арга гэлцгээе. Энэ бол цэник. Таймах шинэ өгч. За баярлалаа өгш. За баярлалаа. Харж байгаа биз? Энэ арга 100% биелнэ. Баярлалаа. Ус тасарсан үед яаж усан дорох вэ? Энэ нэг амархан. Одоо намайг харж бай. Харж байгаа биз? Баярлалаа. Сургуулиудын байшлыг хэрхэн амархан тогтоох вэ? Энэ нэг амархан. Та скватын талбайгаас баримжаа авах болно. Ягаад скватын талбай гэж юу? Ягаад гэвэл скватын талбайг хүн болгон мэддэг. Эхлээд сургуулиудын байшлыг заагаас өмнө та ертөнцийн зүг чигээ мэдэх хэрэгтэй байх. Би танд ертөнцийн зүгийг зааж өгье. За би бол одоо зайсан толгой руу харж байна. Ягаад зайсан толгой руу харж байна гэхээр зайсан толгой бол урд зүг. Би урагшаа гарч байгаач. Тэгэхээр би баруун гар ийшээ бол баруун зүг, ийшээ бол зүүн зүг, ийшээ бол хойд зүг. Тэжсэн биз? За сургууль руу явцгаая. Хамгийн ихний заах сургууль бол Монгол Улсын их сургууль 1-р байр. Хүн болгон тэрийг мэдэх хэрэгтэй байна. За мөс явах замд энд бол Хүмүүлийн ухааны их сургууль байна. Хүмүүлийн ухааны их сургууль энэ төрийн ордны ертөнцийн зүгээр зүүн талд байгаа юм байна шүү хүмүүсээ. Жаваач. Хүмүүсээ юу шүү? Ноогэр дээр ихтэй шүү хоёр л да. Гацаараа. Монгол Улсын сургуулийн хичнээн 1-р байр, төв байран дээр нь тэгээ одоо зүгээр төрийн ордны зүүн хойд талд нь. Одоо ингээ бүгдээрээ ийшээ бас хүмүүс ихтэй чухал том сургуулиуд гэж байгаа зааж өгье. Зүүн зүг рүү явах юм бол хүмүүсийн хоёр тэгээ шүтээс байгаа. Одоо тэрийг та бүхэнд харуулъя. Эдний шинээр барилга барьсан байгаа. Энэ бол Монгол Улсын сургуулийн номын сан. Энэ 24 цаг ажилласан юм билээ. Оюутнууд ирж хичээлээ бэлдэж байна. За бид нар Монгол хүмүүсийн 2-р байран дээр ирчлээ. Хүмүүсийн нэг нь тэмцээсэн бол эцний зүгээр зүүн гадны шигээ яваад хүмүүсийн 2. Одоо ингээд та бүхэн шүтээсийг зааж өгье. За бид нар ингээд зүүн зүг рүү явсаар агаад шүтээс дээр ирчлээ. Та бүхэн сая анзаарсан бол энэ хүмүүсийн 2-ын эцсийн зүгээр баруун зүүн урд зүгт шүтээс байна. За би сая та бүхэнд мөс болон шүтээсийг зааж өгсөн. Одоо юм шүүс мөбисийг зааж өгнө. За юм шүүс бол талбайгаас зүүн урд зүгт байгаа. Одоо бүгдээрээ зүүн урагшаагаа явцгаая.
Нэг зүйлийг тайлбарлаж хэлье. Хүмүүс яг одоо энэ барилга бол Шангрила биш. Хүмүүс энэ бол Central Tower. Харин жигийн Шангрила бол уушаага энэ зүгээр уушаага одоо тэр цэгэр байдаг юм аа. За. Энэ газар бол хүн болгоны мэдих багшийн дээд. За, Монгол мобис бол тэр байна. Монгол улсын боловсролын их сургууль. Тэр одоо бүгдээрээ имжлэсрүү цай. За бид нар ирчлээ. Тин чинь юу имшүүс гэдсэн чинь ашуус юм байна. Ангаах ухааны гэдэг нэг ялгаа байхгүй. Тийм, ер нь бол октод нэг за юу яриад вэ? За тийм. Баярлаа. Тэг яг замбэсэр талд нь нэгдүгээр төв имлэг байна. Тэг та хэрэг энэ газар мэдэхгүй бол хүмүүсээс нэгдүгээр төв имлэг хаана гэдэм болоо гэж заалгаж байгаа. Яг замбэсэр талд нэрж болно. За баярлаа. Хамгаагт бараг царимээр харж авдаг тий. За. Ягаа. Заримдаа бид нэр мэдхгүй зүйлээ хүнээс сухаас амар их санаа зовж ичдэг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Яаж тэгхгүйгээр хүнээс юм асуух вэ? Энэ нэг амархай. Ер нь бол энэ тэнэг зангаа хайчихал хэрэгтэй. Одоо намайг харж байна. Бисчих юм уу? Бүхөр хаана гэдэм бол. Тэ? И тудуу гэсээгөө. За. Тэ харж байгаа үед за би та нар итгэхгүй бол би дахиад өөр хүнээс өөр юм асууж үзүүлье. Энэ үнээс асууж байна. Юм асуусан. Энэ бороо хийдэг тосхон бол мэдгүй. Мэдгүй гинэ. Тэгээ энэ мэдчлээ юу ч асууж болно. За би юм асуусан. Цирк руу яаж явах вэ? Мэдгүй гинэ. За ер нь бол ингээд хамаагүй асууж байгаа заяа. Би ч тэрийг шоолохгүй. Тийм шоолвол бити тоо. Тийм. За баярлаа. За голмол л яах вэ? Хоёулаа зүгээр автобусныхаа картаа зинглээд явц хайдаг. Үгүй хоёул шинэ дугаараа тэгэл датагаар нь гоё юм хийлдэ. Стори хийгээл. Instagram дээр стори чи яар хоббитэй байдаг. Хоёулаа зүгээр автобусаа зинглээл ийм хөдөөдөг газ юм. Үгүй алхангаа хоёулаа зугаатай залуустай лайв хийгээл дээ. Хөө яах гэдэг. Хийж та гоё сонирхолтой шүү дээ. Үгүй. Ийм үед энэ асуудлыг яаж шийдэх вэ? Энэ нэг амархан. Одоо намайг харж байна. Хурмаг авч. Бас нэг агаач үзсэн. За, хоёрын 3000-аар юусныг хартаа. Чиний үсэдсэн дугаарыг авангаа чиний юм оны 3000-аар зинэглэжлээ. Чам 7 GB-аар юм шүү. Тэгэхээр та хоёр тусанд явангаа тэр Facebook дээр лайв май стори дээр хийзээ. Тийм үү? За өстө баярлаа. За юу. Facebook-ийг хэрхэн зөв соёлтой хэрэглэх вэ? Энэ нэг хамаахан. Одоо сонсч бай. Өөрийн нэр зургаар Facebook-ийг ашиглах. Тэгээ энэ нь бол өөрийнхөө нэрийг л бичсэн. Зарим хүмүүс нэг сонир нэрч өгдөг да. Садарнизм, сакснизм, согшнизм. Өөрчнөө бүр нэг мохоо би үтгэлээ тийм. Яриад чинь. Тэнийг тийм. Ер нь бол өөрийнхөө нэрийг эхлээд нэрээ дараа нь аваагаа бичүүлэх. Ер нь бол зөв. Хоёрт элдв зураг болон
могооны зургийг шеэр хийж аз бурзаа гэж комент бичихгүй байх хэрэгтэй. Тэгээ энэ их бас их тэнэг харагдана. Та тэгж бичих юм бол таны хүмүүс ер нь их тоос толгойтой монхог хүн байна л гэж бодно. Тэгэхээр ингэж болохгүй шүү. Гуравт Юу хүний зургийн доор чатлахгүй байх. Комментний доор ингээд чат шиг ингээд бичих болохгүй. Хувийн мэдээллүүдийг хувийн чатаар тустай байгаа. Чат бол тэгээ чатны тустай юм чат бичих гэсэн зориулт юм байгаа. Тэрнгээр ч атлах хүний зургийн доор юу байна аа тайван гэж хоёр найзад бүр өчнөө юм яа. Тэр бол үнэхээр соёлгүй. Баг юм. лайк чат гэж бичихгүй байх. Энэ таны хийх юм бо жоохон хүчийг харагдав. Really nigga. Тэ үүдэж болно. Гэтэ гарч оролдоо тий. Юу чатлах. Гэтэ яг зарим хүмүүс чатлах гэж байгаа сайн хүнээ чат лайк тавихыг хүлээдэг гэж бичдэг юм байлээ л дээ. Гэхдээ л мухаар гэдэг юм аа. Энэ л хамгийн сүүлийнх. Та нар өөрийнхөө зураг шиг л байх хэрэгтэй. Facebook дээр. Тэгээ яг өөрийнхөө зургийг тавь. Жохон фильтр тэр тий. Сайхан нэг хүнтэй уулзсан чинь бүр шал одоо юм. За зэн чамаагүй л дээ. Гэхдээ ер нь бол яг байгаараа. За. Баярлалаа. Баярлалаа.